За ерөөсөө чанар нь ийм л байгаа. Энгийн минерал тос болон синтетик тос хоёрын хоорондох чанар юм байгаа. За та бүхэнд өнөөдөр би энгийн минерал тос болон синтетик тос хоёрын хоорондох ялгааг энэхүү төхөөрөмжийг ашиглаад харуулъя гэж байна. Монголчуудын хамгийн түгээмэл ашигладаг тос байгаа. За энэ бол нэг хямдвчлаад бид нар бол хаан чамаагаа авчдаг тийм тос байгаа. Энд одоо төхөөрөмж ашиглуулна. За одоо ямар нэгэн туухай нэмээгүй байгаа. За одоо ачаал өгцгөөе. За хилтэнсэн дуу үүсэж байна. 4. За ингээд дөрөвт тухайн дээрээс эхлээд хилтэнсэн дуу үсээд ерөнхийдөө бол энэ маань чанар бол ер нь бол муу байна гэсэн үг. Одоо бол Оконо брендийн тосыг төхөөрөмжөндөө хийх болно. Тэгээд за Оконо тосноос одоо энэ савндаа хийгээд төхөөрөмжөндөө суйрлуул. За 10 тухай тавьсан ба одоо ямар нэгэн хилтэнсэн дуу байхгүй байна. Ачаал бол ерөнхийдөө энгийн минерал тосыг удах юм бол хэд дахин ачаал нэмэгдсэн байгаа. Хөдөлгүүр дотор явагддаг процесс юу? Бидний нүдэнд харагдахгүй тэр процесс яг ийм чанартайгаар явагдаж байна. Тийм учраас та бүхэн машиныхаа тосыг сонгож солиулж амжаагүй бол Батүлэг автосервис дээр Оконо брендийн одоо бүтэн синтетикийн тос бол зарагдж байгаа. Та цаг авахгүй шууд ирээд үйлчлэгээ хийлгэх